Өнөөдөр та бүхэндээ би гүйлт болон мөнгө гэсэн хоёр сэдвээр өөрийн мэдсэн тулснаа хуваалцахаар бэлтгэсэн байгаа. Амьдралын алтан шар зам гэж ярьдаг те. Бидний одоо хүн болгонд нэг юм хамгийн ихтэй 100 жилийн хугацаа байна уу гэж би бол хаардаг. Энэ 100 жилийн хугацааг дотор нь миний ажиглалтаар 3 хувааж болох юм байна гэж ажигладаг. Эхний 20 жилд нь бол бид нар хүн болох 20 жил юм байна. Дараагийн нэг 40 жил байна хийж бүтээх. Тэгээ та бид бол энэ хийж бүтээх насныхаа одоо хаана явж байна те. Энэ дундаа явж байгаа. За тэгээд үлдсэн 40 хүртэл жил намар насны өвөл гэж би нэрлэж байгаа. Ийм 3 хэсэгт болж байгаа энэ хугацаагаа бол ангилж болох юм байна гэж. За би бол 43% дээр явж байгаа. Хийж бүтээх насныхаа яг тал донд нь явж байна. Одоо нэг идэвхтэй 20 гаруй жилийн хугацаа үлдсэн юм уу гэж. За яг ингээд Монгол хүний одоо статистик тоо баримтуудыг аваад үзэхээр эрчүүд маань 66 7 дээр эмэгтэйчүүд нь 76 дээр энэ хугацаагаа бүрэн ашиглахгүйгээр наан нь аяллаа дуусгачаад байгаа. Бүр нарийн тоо баримт аваад үзэхээр Монгол эрчүүдийн маш өндөр хувь 40-оос 60 насны хооронд аяллаа дуусгаад байгаа. 60 насны босхыг давсан Монгол эрчүүдийн дийлэнх нь дахиад 6 жил яваад аяллаа дуусгаад байгаа. Тэгэхээр энэ нэлээд ноцтой ийм асуудал надад санагдчихсан. Би ингэж өвч төхөж яваад энэ тоо баримтыг би яг энэ тоо баримтны нэг болж яваагаа өөрийгөө анзаараад тэгээд одоо өөрчлөх алхмыг хийж ирсэн. Тэр талаараа та бүхэнд өнөөдөр бас хуваалцах гэж байгаамаа. За саяхан би оны өмнө төрийн ордон нэг арга хэмжээнд оролцсон. Тэр үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг судалгаа харуулсан. Яг өнөөдөр сая 25 онд хийсэн судалгаагаар одоо энэ хүүхдүүдийн хүн болох энэ насандаа яваа хүүхдүүдийн 3/1 нь илүүдэл жинтэй хөдөлгөөний дутагдaltaй байна гэдгийг тоо баримт гарсан байна л. Бүр ингээд тодруулах юм бол 6-аас 8 насны хооронд энэ илүүдэл жинтэй хөдөлгөөний дутагдaltaй хувь нь бүр өндөр 44.5%. Тэгэхээр бидний ирээдүй ямар одоо эрсдэлтэйгээр бий болж байна вэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. 18-аас 64 гэдэг бол яг эд хийж бүтээх нас. Энэ насны хүмүүсийн 3/1 нь яг адилхан нөхцөл байдалтай. Тэр дундаа одоо ингээд 45-аас 54 насны хүмүүсийн бодлохоор тархалалттай биеийн дэх өөхний хэмжээ асар их ийм асуудал байна гэж байна. Тэгэхээр эндээс нөгөө гүйлт болон мөнгө санхүү гэдэг хоёр сэдв маань ямар чухал вэ гэдэг ярих гэдэг. Эхнийх нь бид нар ингээд эд баялагийг эд хийж бүтээх насандаа эд баялаг бүтээж болж байна. Харамсалтай нь биеэ эрүүл чирэг авч яваагүйгээс болоод тэр бүтээсэн эд баялагаа ашиглаж чадахгүй байна. Маш цөөхөн жил ашиглаж байна. Эсвэл бүр тэрнээс наан хийж бүтээх насан дээр аяллаа дуусгачаад байна гэдэг ийм асуудал байна. Тэгэхээр бид нар эд баялаг мөнгө санхүүгээ удирдах өсгөж аривжуулангаа зэрэгцээд биеэ эрүүл чирэг байх тал дээр ингээд монголчууд бид үндэсний хэмжээнд анхаарах хэрэгтэй байна гэдэг асуудал гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр үндэслээд мөнгө санхүү гэдэг сэдвээ эхлээд ярья. За тэгэхээр та бүхнээс би ийм асуултыг асууж байгаа. Энэ асуултыг хүн болгон дор бүрнээ өөрөө өөртөө хариулаарай. Таны мөнгөний хугацаа ямар вэ? Ийм асуулт. Мөнгөний хугацаа юу гинэ? Юу гэсэн үг ингэ бодогдож магадгүй. За та бүхэнд би төхүүлэх жишээ хэлье. За энэ тэмцэлэг дээр жишээлбэл T0 нь өнөөдөр яг одоо цаг, TN нь ирээдүйн цагийг илэрхийлж байгаа. Хэрв танд дараагийн орлого орж ирэх хүртэл одоо хуваарь бизнес эрхлэгч хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тогтмол нөгөө цалиа авдаг хүмүүс шиг ингээд тогтмол нэг өдөр тогтмол цалиа ордог биш. Яг хийсэн бүтээсэнтээс уйлдаж орлого орж ирж байгаа тийм ээ. Тэгэхээр таны орлого орж ирэх хүртэл та аппликейшны зээл авахгүйгээр хэн нэг царайчилж мөнгө гоохгүйгээр асуудлаа мөнгөнийхөө хэрэгцээг шийдэж чадчихна уу? Ийм мөнгө байвал таны тэр мөнгө чинь 1 сарын хугацаатай мөнгө гэсэн. Ойрын нэг улиралдаа яг адилхан одоо зээл авахгүйгээр шийдэх мөнгө байна уу танд гэдэг асуулт байна. Жишээлбэл одоо цагаан сар болох гэж. Сая шинэ жилийн том баяр боллоо. Одоо удахгүй цагаан сар болно. Тэгээд март цэргийн баяр гэдэг том зардал гардаг сарууд ирж байна те. Энэ зардлуудыг зээл авахгүйгээр шийдэх үү? Зээл авч шийдэж байна уу? Зээл авч явал тэр тийм хэмжээний хугацаатай мөнгө байхгүй байна гэсэн. За тэгээд цаашаа 1 жилийн настай мөнгө том баярууд одоо хүүхдийн сургалтын төлбөр гэдэг ч юм уу те.
хүүхдийн ирээдүй байна. 18 нас хүртэл одоо хүүхдийн ирээдүй. За ингээд миний өөрийн ирээдүй. Тэгэхээр энэ хугацаануудад зориулсан мөнгө, санхүү, хөрөнгө оруулалтын багцыг хийж явж гинөө гэдэг асуултыг та бүхэн өөртөө хариулаарай. Жишээлбэл нөгөө түрүүний хэлсэнчлэн насны намар, насны өвөл ирэхгүй юм шиг зөвхөн одоо цагаараа амьдарч явж гинөө гэдэг ийм асуулт өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна. Тэг өөрийнхөө ирээдүйд зориулсан. Мэдээж нийгмийн цөөхөн хувь бол энэ насны сүүл рүү бол айгүй боломжийн хийсэн бүтээснээ өөр чимийг хүртээд амьдарч байгаа бол та бид нар мэдэн шүү дээ. Монголын өвөө эмээнэр маань тухайн цаг үеийн асуудал байсан, энэ нийгмийн асуудал бий. Гэхдээ хувь хүний асуудал бас айгүй одоо хувь хүний хариуцлага бас том жин дагдаг тий. Насны намар, насны өвөлдөө хангалттай бэлдээгүйгээсээ болоод жоохон ороо буруу амьдарч байгаа хүмүүс олон байна. Тэр нөгөө зуны сар 6 биш дээ, намрын сар 8 биш дээ гэдэг үг байдаг шүү дээ. Тэрийг ингээд энэ амьдралын хугацаагаар хөрвүүлээд бодоод үзэх юм бол энэ цэл залуу насны он жилүүд чинь тийм удаан үргэлжлэхгүй. Тэгэл нэг мэтгэд ус бууралтаад, нэг мэтгэд хөдөлмөрийн чадвар буураад 50 60 гараад эхэлнэ. Энэ үед энэ залуу наснд хийж бүтээсэн зүг үр дүнгээ бүртэн эсвэл горын намсны ийм л ирээдүй бидний хүн төрөлхтөн бидний багтаж байгаа. Тэгэхээр ийм хугацаатай мөнгө баялагийг бий болгож гэнэ гэдэг ийм асуултыг бид нэр өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна. За зүгээр тоо баримт аваад үзье л дээ. Ер нь монголчууд бид ямар байна вэ гэдэг. Хадгаламжийн даатгалын корпорац гэж байгууллага байдаг. Та бүхэн сонсч байсан уу? Энэ яадаг байгууллага вэ? Одоо банк дампуурсан тохиолдолд 20 сая төгрөг хүртэл. Зөв. Хугацаа осолтоос. Яг зөв. Та бүхэн Монголын аль ч банкнд хадгаламжтай байж болно. Тэр банкнд дампуурахад энэ байгууллага хэнийг ч үл ялахгүйгээр таны тэр банкнд байгаа 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг танд буцааж олгоно. Энэ даатгалыг банкуд ингээ байнга энэ байгууллагад ингээ шимтгэл төлж өөрийнхөө хадгаламж эзэмшигч нарыг даатгах гэдэг. Тааз нь 20 сая. 20 саяас давчвал та тэрийгээ нөгөө шүүхийн журмаар өөрөө хөөцөлж олж авах. 20 сая тодорхойг бол энэ байгууллага буцааж олох ийм нөхцөлтэй процесс одоо систем ажилладаг гэсэн. Тэгсэн чинь даатгагдсан буюу 20 саяас доошоо дүнтэй хадгаламжийн дансны тоо Монгол хүнээс 2 дахин их байгааз тэгэхээр нэг хүн магадгүй 2 данстай байна гэсэн үг. 7 сая бараг 8 сая данс байгааз. Тэгэхээр 8 сая дансны эзэн нь 20 сая төгрөг хүртэлх хадгаламжтай буюу даатгагдсан ирээдүйн эрсдэлгүй найдвартай гэж санагдаж байна уу? Эрсдэлтэй санагдаж байна. Та нарт юу гэж бодогдож байна? Эрсдэлтэй. Яагаад эрсдэлтэй? 20 сая төгрөг чи одоо яг хэрэглэн гэвэл бас юу ч биш шүү дээ. Яг хадгаламжгүй Монгол иргэдийн тоо 72% байна гэж. 72%. Монгол хүмүүсийн 72% нь өнөөдөр ажилд орлогогүй болоход хоримтлуулсан мөнгө байхгүй. Ийм судалгаа тоо байна. Яна 4317 хүн ерөөсө даатгалгүй банкнд дэх мөнгө нь даатгагдаагүй явж байгаа юм байна шүү дээ. Буюу 20 саяас дээшээ хадгаламжтай хүмүүс байдаг юм байна. Энэ хүмүүсийн ирээдүй эрсдэлтэй харагдаж байна уу, эрсдэлгүй харагдаж байна уу? эрсдэлтэй л харагдаж байна. Ясун дээр энэ хүмүүс илүү эрсдэл багтаа. Банк энэ хүмүүс цөөхөн хүмүүс ийм мөнгөлөг байна. Энэ хүмүүсийн мөнгө нь зөвхөн банкнд байдаггүй. Банкнд байгаа нь одоо тэр хүний баялагын нэг хэсэг нь 100 сая хадгаламжтай хүн байна шүү дээ энэ хүн. 3 сая хадгаламжтай хүн хоёрын хэн нь эрсдэлтэй вэ? Ирээдүйн хэнийх нь ирээдүй бүрхэг харагдаж байна. 3 сая хадгаламжтай хүний ирээдүй эрсдэлтэй харагдаж байгаа юм. Буюу тэр даатгагдсан гэдэг ингээд найдвартай юм шиг харагдаж бол яг ингээд бодит байдлаар харахаар тэр нь илүү эрсдэлтэй харагдаж байгаа юм. Тэгэхээр бид нөгөө нэг мөнгө баялаг бүтээж нөгөө нэг ийм урт хугацаатай эд баялагыг бүтээх тал дээр монголчууд бид эндүү хойрог явж байна гэдэг тоо баримт. Санхүүгийн зохицуулах хорооноос Бельжийн бус зах зээлийг нөгөө банкнаас бусад зах зээлийг зохицуулж явдаг ийм байгууллага. Та бүхэн сүүлийн үед ингээ бондын талаар зөндөө сонсож байгаа тийм. Зарим бондод хөрөнгө оруулдаг баг, зарим нь оруулдаггүй яг янз янз баг.
бондын дотроо нээлттэй хаалттай гэдэг хоёр зах зээл байдаг. Нээлттэй нь бол 10 саяас доошоо одоо ядж байсан хинч хөрөнгө оруулж болдог. Ийм бонд байдаг бол хаалттай нь зөвхөн 10 саяас дээш л хөрөнгө оруулах боломжтой. Энэ бонд хөрөнгө оруулсан 3425 иргэн Монголд байдаг юм. Тэгээд 20% өгөөжтэй тийм 19-20% өгөөж. Энэ хадгаламжийн өгөөж хэд байдаг вүлээ? 11-12. Тэр хүмүүс илүү өгөөж хүртээд шүү дээ. Тэнд байгаа 3400 хүн, энд байгаа 4300 хүмүүс тусдаа хүн гэж бодож гэнэ үү? Давхцал байгаа гэж бодож гэнэ үү? Давхцал байгаа. Тэгэхээр маш цөөхөн хүн санхүүгийн үед илүү эрсдэлгүй энэ тал дээр юу яагаад явж байна. Та бүхний салбар байна. Үд хөдөл хөрөнгийн салбар. Яг өнгөрсөн оны ихээр Бүлүүнбэрэг дээр Улаанбаатар хотод 2 буюу түүнээс дээш орон сууц өмчлөдөг иргэний тоо гэж гарсан 11350 хүн байт юм. За бизнесийн үйл хөдлөлийг бол энэ оролцоогүй зөвхөн орон сууц, хүн амьдардаг орон сууц. Тэгэхээр Улаанбаатар хэдэн хүн амтай байлээ? Сая 500 мянга. Тэрний 10% нь 150 мянга, 1% нь 15 мянга. Тэгэхээр 1%-аас бага хувь нь ийм одоо 2 буюу түүнээс дээш үйл хөдлөл эзэмшдэг байх нь л тийм. За эндээс нэг одоо асуулт байна гэх юм. Ингээд нийгмийн дийлэнх нь ингээд маш бага хөрөнгө баялагтай, маш цөөнхөн маш их хөрөнгө баялагтай юм тэгш бус байдлыг харагдаж штэ тий. Энэ шударгуу юу гэж бодож байна? Шударгуу тий. Шударга бус гэж магадгүй. За хэдүүлээ ингэж зүгээр л өөрсөндөө төсөөлөд үзье. Энэ ямар шударга бус юм бэ? Энийг бүгдийг тэнцүү хуваачи. За бүх баялгаа, бүх хадгаламжийг Монголынхаа бүх хүний дансанд тэнцүү хуваагаад хийчихье. Одоо та бидний дансанд яг адилхан мөнгө байгаа. За төсөөллөө тийм ээ. За амьдрал үргэлжлэлээ. Маргааш нөгөөдөр 1 жил, 5 жил, 10 жил. Бид бүгд яг адилхан хадгаламжийн үлдэгдэлтэй байх уу? Өөр болох уу? Өөр. Ямар болох уу? Буцаал яг энэ рүү очино. Энэ хууль واخгүй да. Мөнгөний хууль энэ ерөөсөө л энэ. Тэгэхээр асуудлын гол нь юмыг мөнгө баялагийг тэнцүү хуваарлж өгөх нь асуудлын шийдэл мөн байна уу? Биш байна. Асуудал юунд байна? Бидэнд байна. Бид нар юунд итгэж байна? Юуг үнэн гэж бодож байна? Юуг худлаа гэж бодож байна? Өнөөдөр бид нар ямар сонголт хийж байна? Эрт унтах уу, эрт босох уу? Энийг худалдаж авах уу, авахгүй юу? Энэ мөнгийг цаашаа хийхгүй юу? Шоудах уу, шоудахаа болох уу? Тэ? Ингээд энэ гаргаж байгаа бүх сонголтууд чинь бидний итгэл үнэмшилтээр суурилж явж байгаа. Тэгэл тэр итгэл үнэмшил маань бидний үйлдэл болдог. Үйлдэл маань бидний дадал хэвшил болдог. Дадал хэвшил маань энэ ийм болж байгаа. Дадал хэвшил. Тэгэхээр бид нар юунд итгэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй болно. Итгэл үнэмшлээ өөрсдөө хэрэгтэй болно. Энэ нөгөө талд гарыг. Энэ цөөн хүмүүсийн талд гарыг бол бид нар итгэл үнэмшлээ өөрсдөө хэрэгтэй л болно гэсэн. Тоглоомын дүрмийг ойлгох хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр би та бүхэнд би хэдийгээр одоо ингээ банк санхүүгийн мэргэжлэр бакалавр, магистр эзэмшсэн банкны салбарт 20 хэдэн жил ажиллаж байгаа ч гэсэн юмыг аль болох энгийнээр ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээдэг. Тэгэхээр та бүхэндээ би энэ мөнгөний дүрмийг гэх юм уу, тоглоомын дүрмийг аль болох энгийнээр нэг 4 зүйл та бүхэнд тайлбарлахад бэлдсэн байна. Ойлгуулахыг хичээж бэлдсэн байна. Одоо хэдүүлээ бодъё л доо. За би ер нь тоглоомын дүрмийг ойлгохгүй болохгүй юм байна гэвэл дүрмээ судлах хэрэгтэй болно шүү дээ. Одоо хөлбөмбөгийн талбар дээр ямар дүрм идэхгүй амар спортлог хүн гарвал юу болох вэ? Шар карт аваад, улаан карт аваад талбай дээрээс хөөгдөн шүү дээ. Нэг бодлого. Яг тэр шиг мөнгөний дүрмд тэр наав хаа яаж энэ мөнгө ажиллаад байгааг ойлгохгүй бол тэгэл талбай дээрээс арчигдаад энэ хүмүүсийн нэг л болж байгаа. Ойлгохгүй энэ хүмүүсийн нэг. Тэ? За тэгээд тэр 4 зүйлийг яри нэг нь орлого, дараагийнх нь зарлага. За энийг ихлэд аваад үзье юм тийм. Орлогын дотор нь би ингэж ажиглаж байгаа 4 ангилсан. Орлогыг. Эхнийх нь цагийн орлого. Энэ үүнд юу орж болох вэ? Цагаа зориулж л тэр орлогыг олно. Жишээлбэл ажилтан хүн ажил дээр очиж суугаад тэр ажлыг хийж иж орлого олно. Хуваараа бизнес эрхэлдэг хүн тэр бизнесийнхаа төлөө цагаа засуулж иж орж ирнэ. Цагаа засуулахаа боллоо. Орлого дагаад зогсно. Ийм орлогыг хэлж байгаа. Таксинд жолооч таксинд явахгүй бол орлого яах вэ? Зогсно. Ажил хийдэг хүн ажиллаа хийхгүй бол зогсно. Өсчин хүн үсээ засахгүй бол орлого зогсно. Энийг хэлээд байна. Цагийн орлого.
ихэнх хүн амьдралдаа ийм орлогоор эхэлдэг. Ийм эхэлдэг. Дараагийнх нь пассив орлого гэж байна. За энэ ямар орлого вэ? Одоо танаас салбарт энэ орлого ч хамгийн гол одоо орлого байдаг шүү дээ. Түрээсийн орлого байна. За нөгөө хөрөнгө оруулалтын өгөөж байна. Бонд, хувьцааны өгөөж байна, үнийн өсөлт байна. За оюуны өмч байна. Тийм ээ? Урлагийн бүтээл, одоо ном юу гэдэг тийм оюуны өмч байна. Эндээс орж ирж байгаа. Дараагийнх нь бусдын тусламж. За энд юу ажиллах вэ? Тэгээ төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө жишээлбэл нэг байна тийм. За энэ иймэрхүү орлого байна. За бусдын тусламж гэдэг дээр өөрөөр би хөдөлмөрлөхгүй байхад орлого орж ирж штэ. Хин нэг нь надад туслаад байна штэ. За жишээлбэл Америкийн уугуул иргэдийг, Австралийн уугуул иргэдийг юу яаж өгөө хийсэн бэ? Тэр Европч бол Тусламж өгвөл. ерөөсөө энэгээр тэтгэмж өгөөд нөгөөдөл нь тэрийгээр архивж байгаа хүн үнгүү олсон орлогыг угаасаа л өрн дараа хийдэг л хэвгүй. Тэгэл архтай мөх хэрэглээл, хартай мөх хэрэглээл хэдхэн 10 жилийн дараа тэр ард иргэд устан алга болж байгаа байхгүй. Ямар ч хөдөлмөрийн чадваргүй амьдрах чадваргүй болоод дуусч. Энэ бол бидний нэг хүсэж байх орлого биш. Тэ? Энэ ерөөсөө найдах хэрэггүй гэсэн. Дараагийнх нь бохир орлого. Энэ ямар орлого вэ? Тий. Уурам бэхлэх, заллах, авилах, хээл ах бай. Одоо бид нар эндээс гараад хот руу харахад утаа харагдаж байгаа үстэй. Манай зарим хүмүүс, төрийн эрх бүхий хүмүүс ийм орлого олж байгаа учраас бид нар үр дагаврыг ард түмнээр эдэлж байгаа. Горыг нь амсаж байгаа гэсэн. Тэгэхээр бохир орлого олж байгаа үед бол хамгийн ихний хохирогч нь тэр хүн өөрөө байдаг, тэр хүний гэр бүл байдаг, тэгээд бусд хүмүүс байдаг. Яагаад гэвэл бурхны шашин талаас аваад үзэх юм бол хүн бусдыг хуурам мэхлэх те ийм үйлдэл гарахаас өмнө хүний сэтгэл асар ихээр бохирддог гэж байгаа. Асар ихээр тэр хүний сэтгэл бохирддог. Тэгжээж тэр үйлдэл тэр хүнээс гардаг. Ийм орлого олсон хүн бол яг жаргаж байгаа юм шиг харагдаж болно. Үгүй. Гэтэл зовно. Үхтэл жаргаж өгөхгүй. Энэ олон ард түмнийг зовоож энэ одоо зовлон тарчид тэр хүн жаргаж өгөх нь би л бодохгүй. Тэр хүмүүс. Энэ бол нэг хүсэж байх орлого шиг. Манай залуучууд жишээлбэл ингээд мөрөөдөө тоглоом маш их мөнгө алдаж байна. Ийм орлого олох гэж яваад маш их мөнгө алдаж байна. Маш их зовлон тарьж байна тийм. Тэгэхээр бид нар олж байгаа орлогоо энэ дөрвөн төрөлд ангиж болох нэ. Тэгвэл зардлаа аваад үзье. Гарцаагүй хэрэгцээ. Энд юу ажиллах вэ? Тий одоо нөгөө Масловын хэрэгцээний хамгийн суур хэсэг гэсэн үг. Хоол, унд, орон байр, дулаан байх, эрдэм боловсрал эднэрийг хэлж байгаа. Энэ төрлийн зардал гарахгүй бол бид нар амьд байх боломжгүй. Эрүүл сануул байх боломжгүй ийм зардлыг хэлж байгаа. Гарцаагүй гарна. Түүний дараа болохоор хоримтлал хөрөнгө оруулалт гэж байна. Энд бол яг мөнгөөр хөрөнгө оруулалтыг хэлж байгаа, эрүүл мэндэд зарцуулж байгаа зүйлийг бас хэлж байгаа тийм. Түүний дараа болохоор хэрэгцээнээс давсан хүсэл гэж байна. Энэ юу вэ? Тансаг хэрэглэнэ. Жишээлбэл шүүгээр дөрөв хувцас авах чинь дахиад нэмээд хувцас авч байгаа тийм. Өмсөх хувцас олдохгүй байна гэдэг. Тэр бол тансаг хэрэглэнд байгаа шүү дээ тийм ээ. За уршигт зарлага гэж байгаа. Дөрөвдөх нь. Энд юу орж болох вэ? Тэгээ хорт муу зуршил, аригт амих. За нөгөө мөрөөдөд олоонд алдаж байгаа энэ зүйлсийг. За ингээд зардлуудаа хэдүүлээ ингээд нэг дөрвөн төрлөөр аваад үзчихье тийм ээ. Та бүхэн ингээ харахад аль нь хамгийн гоё орлого юм шиг байна? Пассив орлого нэг гоё орлого. Тэгэхээр бид нэр пассив орлоготой шууд болчихгүй шүү дээ. Амьдрал дөнгөж эхэлж юм те нөгөө жамтантайгаа ингээд хажуу өрөөнд хоёулаа ингээд амьдрал эхлүүлдэг шүү дээ тийм ээ. За тэр үед бид нэр зөвхөн цагийн орлоготой л байна. Нас бол энд байна. Тэгэхээр бид нэр цаг насны намар ирнэ шүү гэдгийг мэдчих хэвээр санаж явах хэвээр өөртөө байг сануулж явах хэвээр. Тэгэхээр эндээс энэ он жилүүдэд уршиг зардлыг аль болох бага байлгаа тийм ээ аль болох бага байлгаа хэрэгцээнээс давсан шунал хүслээ хязгаарлаад шунал хүсэл гэдэг чинь ерөөсөө ёроолгүй сав гэж байгаа шүү дээ тийм хэрэгцээнээс давсан шунал хүслээ хязгаарлах замаар тэр орлогоо хөрөнгө оруулалт болгож хийгээд энийг ингээд насан туршийн дадал хөвшил болгоод ингээ яваад байх юм бол тэр чинь пассив орлогыг оруулж идэг аялаг болж бүтээх байхгүй. Ерөөсөө л маш энгийнээр ярих юм. Дотор нь ингээл тийм ингээл ингээд задлаад ингээд толгой эргээд байх хэрэггүй гэсэн үг. Ерөөсөө л маш энгийн. Тэгэхээр
Дараагийн дөрвөн зүйл заахын хоёр нь одоо дөрвөн зүйлийн хоёр гэсэн. Хөрөнгө өөр зээл. Хөрөнгийн дотор нь сайн зээл, муу зээл, муу хөрөнгө, сайн хөрөнгө гэж хоёр ангилна. За сайн хөрөнгө гэж юу вэ? Цагийн уртад үн цэн нөсдөг. Насны залууд таны авч байгаа хөрөнгүүд чинь таны нас ингээд явах тусам үн цэн өсөж гинэ л гэсэн. Өсөж идэг зүйл. Орлого оруулах. За үл өд хөрөнгийн дүрээсээ орлого, хугацааны ноогдол ашиг, бондын өгөө, шаталамжийн хүү, нөгөө ном бичсэн бол номын чи орлого өөр юу байдаг юм. Одоо бидний эдэлж хэрэгжилж байгаа бүх юм хэн нэгний бүтээл байгаа. Хэн нэгний хөрөнгө байгаа. Эзэндээ орлого оруулж байгаа. Зурж байгаа сандал энэ ингээ эргэн тойронд байгаа бүх юм хэн нэгний бүтээл. Ийм бүтээлийг бид нэр бүтээх хэрэгтэй байна. Насны залуу. Эрүүл мэнд, мэдлэг ур чадвар дөрвөн хэлсэн. Хэдий ч нэ ингээл эрүүл мэндээ золин байж 5 цаас бүтээл байгаа боловч тэрийг эдэлж хэрэгжилж чадахгүй аяллаа дуусчихад байгаа. Тэгэхээр эрүүл мэндэд сайн авч явах нь сайн хөрөнгө болчих. Мэдлэг ур чадвар. Бүтээл нэр төр гэж. За түрүүн бүтээл гэдэг хэлсэн. Нэр төр гэдэг нь бол нөгөө ийм үг байдаг шүү дээ. Сайн эцгийн нэрийг уруу худалдаж идэнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэр төрөө эрхэмлэж явах нь бол бид бүхний хувьд маш чухал гэдэг нь ойлгомжтой. За эдгээрийг бол бид нэр сайн хөрөнгө гэх нэ. Яг эсрэг нь муу хөрөнгө. Энд хийсэн хөрөнгө оруулалт чинь ингээд унжаал тий. Энд дээр би ганц жишээ хэлэхэд би 2009 онд Panasonic гэдэг нэг юм зурагтыг сая 200 мянгаар авч ирсэн бохгүй. Тэгээ тэр зурагтаа 20 онд гаргаж хайсаг ирээсэ 11 жилийн дараа. Тэгээ тэр зурагтан дээр би энэ насныхаа энэ авд авсан гэсэн үг. Тэгээд төч төгчрээ тэр зурагтыг гаргаж хайсан. Би 11 жил тэр зурагтны өмнө суусан. Орой болгоно хэдэн цагаар тэгээд таргалсан өөрийнхөө үнэт цагуудыг үрсэн орой зурагт үзээд өглөө босохгүй. Ингээ би амьдралынхаа 11 жилийг өрн дараа хийсэн байхгүй. Тэгээд тэр зурагт маань хог болоод гаргаж хайсан. Миний амьдралыг үрээд тэгээд би гаргаж хайсан. Гэтэл хожим би сонсож байгаа байхгүй. Одоо судлаад тэр үед апогийн хувьцааг ервээ сая 200 мянгаар зургатны оронд апогийн хувьцаа авцсан байсан бол тэр мөнгө маань яг намайг зураг гаргаж хайдаг жил 250 сая болох байсан. Тэгэл бод. Тэгээд бид нар ийм сонголтуудыг хийж байна. Бид нар юунд үнэн, юу худлаа гэж бодож чинь тэр маань бидний сонголт болдог, үйлдэл болдог, дадал болдог гэж ярьсан шүү дээ. Ерөөсөө энэ. Тэгээд тэр сонголтыг л би хийжээ өнгөрсөн хугацаанд. Тэгээ би буруу шийдвэр гаргаад ингээд үр дагаврыг наамсч явжээ гэдгийг жишээ болгож хуваалцаж байгаа. За зээл бол маш энгийн. Сайн хөрөнгийг авахд та зориулж зээл авч явал эн чинь сайн зээл. Муу хөрөнгийг авахд зориулж зээл авч явал эн чинь муу зээл. Тэгэл маш энгийн. Үл хөдлөх хөрөнгө ирээдүйд үнцэнтэй бага хүүтэй урт хугацаатай бол сайн зээл. Өнөөдөр шөнө 3 цаг хүртэл шоудж жагаад тэгээд 500 мянган төгрөгийн апин зээл аваад тэр шоуны төлбөр төлж байгаа бол энэ бол жинхэнэ junk food гэдэг шиг муу зээл л гэсэн. Ерөөсөө санхүүгийн мөнгөний дүрэн гэвэл те урт хугацаанд аль болох их тэглүүл энэ хүүний хүчин зүйл чинь ингээ өсөөд ингээ одоо насны өвөл намар ирэхэд бол жаргана. Тэр муу зээл аваад муу хөрөнгийг бүтээгээл шомлох хүсэлтэй хөтлөгдөөл те мөнгө цаасаа өрн таран хийгээл бусдын тусламжинд найдаал те аз ямдаа ирч хулуугээл мөрий тавиал ингээл те ингээл авал тэгэл амьдрал улам л хэцүү болоод улам л төвөгтэй болоод орыг нь амсаал насны бүкс нь амсаал. Уршигт зардлын жишээнүүд энэ байна л да. Нойроо солиход хүргэдэг зардал. Буруу оолдог, тамхи, арх. Жишээлбэл монголчууд 24 онд 1.7 их 80 мөнгө төгрөгийг мөрөгтэй толгоонд алдсан нэг 1xbet гэдэг. 1.7 их 80. Энэ юу гэсэн үг вэ? Монголын топ 5 банкны 1 жилийн ашиг нь 1.6 их 80 байна. Тэгэхээр тэрнээс 100-аар их 100 тэрбумаар их мөнгийг монголчууд мөрөнд алдсан. За энийг алдсан гэж бодъё л доо. Окей. Энэ ингээ гараа явчих. Энд ямар нэг юм үлдээсэн. Юу үлдээсэн? Их орондоо. Маш их юм үлдээсэн. Харамсал, амиа орлолт, гэмт хэрэг, үр зээл,
Хүүхэд нь асуудалд ороод шүү дээ. Өөрийнхөө өвөө эмээ өөрийнхөө амжиргааны орлого болсон тэтгэврээ аваад хүүгийнхээ асуудлыг шийдэж байгаа. Эмээ өвөө орлого багхгүй. Зээлэнд явцсан. Тэтгэврийн зээлэнд явцсан. Тэг гэр бүл салалт. Нийгмийн асар хар бараан зүйл энэ мөрөдөд тоглоомд алдсан мөнгөний хар бол мөр үлдчихэж байгаа байхгүй. Гэрнөөсүүдийн хүсэх юм ерөөсөө биш. Мөрөдөд болоод одоо амьдралаа дээш төцсөн хүн нэгч байхгүй. Дорднуулах гэсэн. За ингээд энэ бусад нэг уршиг зардлуудын үр дагавар нь одоо ингээд монголчуудын эрт аяллаа дуусгаад байгаа шалтгаан ерөөсөө л юм. Бидний бүгд мэдж байгаа тийм. Зүрх судасны өвчлөл юунаас болж байгаа вэ? Стресс, уур бухимдал, арх, тамхи, хөдөлгөөний устдал. Цус харуулт юунаас болж байгаа вэ? Яг адилхан. Тийм. Илгэний ортой автор нөгөө л арх, тамхи, сахарыг хэтрүүлсэн хэрэглээ. Сахар болоод одоо бидний цусыг та бүхэн одоо бидний төсөөлөлд энэ цэвэр ус руу сахар хийгээд ингээд найруулъя. Энэ ус ямар болох вэ? Нэг юм зуурамтгай өтгөн болно шүү дээ. Сахарын хэтрүүлсэн хэрэглээ бидний цусыг ийм болгочихж байгаа байхгүй юу? Ийм өтгөн тэгээд зүрх судасны маань ингээ уян хатан чанарыг аюул хэлцэн болгоч. Тэгэл залуугаараа бид нар ингээ явчихад байгаа шүү дээ. Ерөөсөн шалтгаан нь энэ байхгүй. Сахар гэхээр яг нөгөө цагаан яотон бодоод үгүй бидний хоолоогоор дагуулж байгаа цагаан гурил одоо юу гэдэг энэ газта ундаа арх пи одоо бүх юм чинь мод сахар баг. Цусны сахарыг гэсэн. Илэгний зам тээврийн осол дийлэнх нь архинаас болж байгаа. Дийлэнх нь архинаас. Хотоодны орт одоо буруу хоолол, стресс. Ингээд энэ асуудлууд чинь ингээд ийм үр дагавруудыг биднээс дагуулад байна. Зөвхөн 24 онд 3200 монгол ирэх хүн ийм одоо хорт тавдрын асуудал тулгарчээ. Тэгвэл эн чинь нөгөө эрт энэ насанд аялал дуусгаад байгаа байхгүй. Энэ шалтгаанууд нь. Зөвхөн эрчүүд, эмэгтэйчүүд ч ялгаагүй. Яг тоон арай бага байж болно. Гэтэл ялгаагүй гэсэн. Одоо илэгний хорт тавдрын уг шалтгаан нь юу вэ? Арх шүү дээ ерөөсөө л арх. Энийг бид нар мэдж байгаа ч гэсэн ингээл за яг ингээл өнөөдөр 5 дахь өдөр гарыг ихтэл тэгэл гарийлдаг тий. Ингээл мэдж байгаа мөртлөө хэрэгжүүлэх амар хэцүү. Өөрчлөлт аюу хэцүү. За одоо нөгөө нэг яаж тэр үнэхээр бидний орлого хүрэлцэхгүйгээс болоод хоримтлал хийж чадахгүй, хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа дээ ш. Тэгвэл яаж вэ гэж би та бүхэнд нэг жишээ харуулъя л да. 61 онд хүн төрөлхтөн дэлхийн нөөц баялагын 74% нь хэрэглээл цаана ингээд дэлхийд 25% үлддэг байж. Энэ тоо ингээд жилээс жилд нэмэгцээр аваад одоо 22 он гэхэд хүн төрөлхтөн шүү. Хүн төрөлхтөн дэлхийн нөөц баялагаа бараг жилдээ 2 дэлхийг хэрэглэх хэмжээний нөөц баялагыг хэрэглэж байгаа. Ус, агаар, мод одоо юу гэдэг нь те. Энэ тоо одоо ингээд жилээс жилд энэ юу гэсэн үг вэ? Бид нар ирээдүйн үр хаачаасаа л хэрэглээд байна гэсэн. Хүүхдийнхаа тэрний хүүхдийн хэрэглэх байсан агаарыг, тэрний хүүхдийн хэрэглэх байсан модыг, тэрний хүүхдийн хэрэглэх байсан усыг бид нар өнөөдөр ирээдүгээс зээлж хэрэглээд байна гэсэн. Яаж? Бидний энэ шунал хүсэл энэ усыг үйлдвэрлэхийн тулд бас хичнээн ус үүдүү те. Бидний өмсөж байгаа хувцсыг үйлдвэрлэхийн тулд хичнээн ус зарцуулагдаж байгаа. Энэ бүдээ хэлээд байгаа. Тэгээд нөгөө шүүгээрээ дөрөв хувцас өрчөөд таалагдах хувц байхгүй дахиад хувцас авч ирэх чинь дэлхийн усыг л ашиглаж байна гэсэн. Тэгээ бидний тэр хэрэгсээрээс авсан шунал хүсэл маань дэлхийг сөөрүүлж ин дээрээс бидний хувийн санхүүг сөөрүүлээд байна. Тэ? Тэгэхээр за тэр том асуудлыг орхий. Тэр том дэлхийн асуудлыг орхий. Зүгээр хувь хүнээ бодоход энэ хар зардлыг аль болох багасгаад тэр шунал хүслээ аль болох хазаарлаад байх юм бол одоо байгаа орлого дээр хоримтлал хийх боломж гарна. Эрүүл мэнд чинь сайн эрч хүчтэй байх юм бол орлогод хийх боломж нэмэгдэн тийм ээ. Одоо би та бүхэнднээс хичээл дууссан одоо зүгээр тест асуух гэж байна. Тестийн хэсэг ирж байна. 3 гэр бүл дээр бүгдээр нэг үнэлгээ хийгээд үзье. Норвегийн гэр бүл. Норвегийн намтар гэдэг бидний хүүхэд байхад нэг намтар байдаг байсан шүү дээ. Жохон бүтлгөө хүүхдийн дүр тийм. За энэ хөрөнгө нь энэ үр зээлийг илэрхийлж байгаа. Норвегийн гэр бүлийн хөрөнгө үр зээлээ аль нь их байна? Үр зээл нь их байна. Улаан нь болохоор муу хөрөнгө, ногоон нь сайн хөрөнгө. Муу зээл, сайн зээл. Муу зээл, сайн зээлийн харьцаа, муу хөрөнгө, сайн хөрөнгөний харьцаа ямар байна те? Тавгаараа. За орлогын дотроо 2 янзын орлого байна. Цагийн орлого, бусдын тусламж. Зардлын дотроо 3 янз байна. Зардал нь орлогоос авцсан байна. Тэрийг шийдэхийн тулд муу зээл авах. Өөр ямар ч арга. За энэ айлд 1 оноо бүр өстой хамгийн муу гэсэн. 10 оноо хамгийн сайн гэсэн. Хэдэн оноо хөө?
Өгье л да. Хэдэн оноо хэдэр үнэлэхгүй энэ айлын санхүүгийн байдлыг. За алтангийн гэр бүл. Хөрөнгө өр төлбөрийнх нь аль нь их вэ? Хөрөнгө нь их байна. Хэдэн янзын орлого байна? 3 янз. Пассив орлого нэмэлт ороод ирж шүү дээ. За зарцуулалт нь 4 янз тэр дээр хоримтлал хийдэг. Хөрөнгө оруулалт хийдэг ийм айл шүү дээ. За 1-ээс 10 оноо хэдийг өгөх вэ? 7. 6, 7. За 7. Итгэлтийн гэр бүл. Итгэл баян гэдэг нэг дүр байдаг шүү дээ. Суусан газараас шороо. Хөрөнгө өр төлбөр нь ямар вэ? Хөрөнгө нь их байна. Хөрөнгө дотроо сайн хөрөнгө нь их байна тий. Зээл дотроо сайн зээл нь их байна. Орлого дотроо хардаа 3 янзын орлоготой орлогын дийлэнх нь юу вэ? Пассив орлого. За нийт зарцуулалт нь тэнд харагдаж байна. Орлогын дийлэнх нь ингээ буцаагаад хөрөнгө оруулалт хийгээд байдаг ийм гэр бүл байна шүү дээ. Тэр нь буцаагаад сайн хөрөнгөний их болгоод байдаг. Сайн хөрөнгөний их байх тусмаа пассив орлого нь их байна. За тэгвэл итгэлтийн гэр бүл 1-ээс 10 оноо гэвэл хэдэн оноо өгөх вэ? 9-10 оноо. За 9.5 оноо өглөө тий. Тэгвэл та бүхэн өөрөө өөртөө хариулаарай. Та өөртөө хэдэн оноо өгөхөр байна вэ? Санхүүгээ. Тий. Таны хөрөнгө өр төлбөр чинь аль нь их байна? Хөрөнгө дотроо сайн хөрөнгө нь хэр байна? Муу хөрөнгө нь хэр байна? Та хэдийн янзын орлого олж байна? Тэр орлого дотор чинь ямар орлого хэрэг жин дарж байна? Та ямар зарлалтай байна? Тэ гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. Өөртөө надад хариулах хэрэггүй шүү. Яг бол хов хүний нууц учраас. Та эргээд өгнөхөд түрүүний хэлсэнчлэн тэ аль болох эрт эхлэх хэрэгтэй. Зөв дадал хөвшлийг бид нар хөвшүүлмээр байна. Хоолт зуршлаа, энд зориулах зардлыг багасгах хэрэгтэй байна. Шунал хөслөө хазаарлах хэрэгтэй байна. Ёроолгүй савшгүй тэрний араас хөөцөлтөө жишээлбэл нөгөө нэг за нутгийн 100 жилд яаж ийм машинтай явах вэ гэдэг ч юм уу те. Ингээ пүрүүс хорноод болж байгаа чинь заавал дунд гарын жип өнөө болж байгаа заавал том гэдэг ч юм уу. Ингээл бидний шунал хязгааргүй байхгүй. Юусоо хязгааргүй. Тэрийг дүүрэх ямар ч боломж байна. Тэгэхээр тэрийг хязгаарлах хэрэгтэй байна. Тэр нь гэхдээ тарчиг ядуу амьдрал гэсэн үг биш. Тарчиг ядуу сэтгэлгээтэй амьдрал гэсэн үг биш. Сахилга баттай энэ дадал хөвшлүүд биднийг аяндаа энэ наснаас одоо хэрэгжүүлсэн сахилга бат нь насны сүүлрээ биднийг аяндаа ингээд итгэлтийн гэр бүл шиг болгоно аяндаа. Тэнд яах хэрэггүй. Хиймлээр тийм итгэлтийн гэр бүл шиг болох хэрэггүй байхгүй да. Аяндаа чиний оруулж байгаа хөрөнгө оруулалт чинь чиний өнөөдөр хийж байгаа сахилга бат гаргаж байгаа шийдвэр чинь таныг аяндаа тэр лөө аваач. Тэнд ерөөс яарах өр зээл тавих хэрэггүй л гэсэн санаа юм. Би энэ насанд өөрийг ийм хүнийг л бүтээж явж л тэ. Тэгээ 20 эдээс 30 эд насанд ер нь бол нэг ийм судалгаа байдаг юм лээ. Монголчуудын өнгөрсөн 20 жил шүү. Бидний амьдэрсэн сүүлийн 20 жил. Бидний яг нэг цаг үед туулсан 20 жилийн хугацаанд Монгол хүний өвдсөн нийт өвчний 72% нь урьдчилан сэргийлж болох амьдралын хэв маягтай холбоотой өвчин байсан. 72%. Хэрвээ тэр амьдралын хэв маягаар эрүүл зан үйл аж төрөх хэв маягаар сонгочих юм бол хавдар бус өвснөр өвдөх хэрэгслийг 90% буурах гэж. Тэр нь яг юу гэсэн эрүүл зан үйл гэдэг нь юу гэсэн үг зэрэг жам ёсороо өвөхийг л хэлж байгаа юм лээ. Тэрүүсээс наан нь өвчнөө улмаас залуугаараа аяллаа дуусгахыг биш. Жам ёсороо гэдэг чинь хөгшрөлснээ улмаас өвч байгааг хэлж байгаа. Тэ? Цагаас өмнө эртөө магадгүй 50%, зүрх судасны өвчтөр эрт магадгүй 80%, чихрийн шижнэр өвдөх магадгүй 90%, хавдрын өвдөх эрсдлийг ийм өндөр хувиар бууруулдаг байх нэ. Тэгээ би яг энэ амьдралтаа ингээд дүүж төхөж яваад энэ одоо сүүлийн 20 жил бий болгосон амьдралын хэв маягаа цааш нь яг энэ хэвээр нь үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдэг сонголтын дээр иржсэн баг. Тэгээ өөрчлөх юм бол үргэлжлүүлэх юм бол яг энэ статистик давтагдана. Яг надаас үл шалтгааллах юм байж болно л та. Тэгээд өөрчлөх юм сонголт хийсэн байдаг. Тэгээ миний одоо дараагийн хэсэг рүү шилжиж байна. Одоо гүйлттэй холбоотой хэсэг рүү. Мөнгөтэй холбоотой хэсэгтээ тэгээд төгсгөлт нь асуулт хариулт явах уу? Одоо би гүйлттэй холбоотой маш товчхон мэдээлэл өгч байна. Дэлхийн татах хүчнээс сансрын хөлөг гарахын тулд
нийт шатхууныхаа 85%-ийг зөвхөн татах хүчин зарцуулдаг гэж. Үлдсэн 15%-ийг бүх тэр олон мянган километрийн аялалдаа зарцуулаад дэлхийдээ буцаж буулж ирдэг. Тэгэхээр энэ нөгөө 20 жил бүтээсэн муу зуршил чинь миний дэлхийн татах хүч болчиход байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө намайг ингээд наятайхан амьдарч ихээр хойш цулгаагаад байгаа нэг юм муу зуршил байгаа байхгүй юу? Тэгээд нийтлэг монголчууд байна л гэсэн үг. Ямар зуршлууд байна вэ гэж. Одоо энэ байна л та. Дэлгэц ширтээд унддаггүй. Эрт босдоггүй. Орой унтах юм яаж эрт босох? Үлээний цайгаа уухгүй. Цагийн тулгаж босч байгаа хүн чинь ажлуугаа хам хумал явна шүү дээ. Тэ? Шоудах саналд хизээд бэлэн. Гарын хөт гарээл гэн. Эсвэл тамхи татна. Ажил хийж байгаагаа алкогол хэрэглэх шалтгаан болгоно. Би ийм чухал ажил хийж байгаа, ийм бизнесээ харилцагч, ийм тийм үнтэй уулзж байгаа учраас би уухгүй болохгүй гэж их нэртэй хэлдэг. Тэгэхээр тэр нь бүр нэг юм алгатай юм шиг ийм болцоо. Баасан гарыг баяруудыг тотмол тэмдэглэн. Яг тэмдэглэн гэхдээ хамгийн гол нь нохоо гахаа шиг уудаг. Өглөө болтол шоуд, караокед хүртэл яваад тийм. Бям гараг бол миний шаардлагын, аль бие усны шаардлагын өдөр. Бүр ингээд тогтцсон тийм. Тэгээ нэгэндээ чанартай цаг гаргах. Яг эхнэр нөхрөд байгаа боловч ерөөсөө яг ингээд би нүрээ хараад ингээд тухтай амьдралын болж байгаа болохгүйгээ ярих тийм мөч аягүй ховор ийм ном уншихгүй материалыг зүйл цуглуулна. Эд материалыг чухалчилж үздэг. Тэр чинь мэдээж яах чинь нэг зэрэг ингээд өөртөө биш илүү бусдад таалагдах гэдэг байгаа байхгүй. Яг л нөгөө нутгийн 100 жилд яаж ийм машинтай явах юм гэдэг шиг л байхгүй. Тэ нэг юм эгот хийжсэн зардал. Энэ эргээд хүнийг санхүүгийн дархлаагүй нөгөө Норвегийн гэр бүл шиг байдал руу аваачаад байгаа байхгүй. Санхүүгийн дархлаагүй. Тэгээ үр дагавар нь одоо байгаагаасаа энэ жингээс ингээ 20 эдэн кг, 90 кг илүү жинтэй одоо эрүүл мэндийн байдалд оройтой тий 40 шүрээгөөж шин. Тэгээд ийм хүний ажлын бүтээнж унаа шүү дээ. Ажлын бүтээнж унаад хамт олонны дунд нэр хүнд унана. Тэгэл ерөнхийдөө уруудах тал руугаа ороо явчих. Тэгээ өөрчлөлт хийх алхамыг би одоогоос 6-7 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгээ тэр нь болохоор гүйлт байсан миний хувьд. Гүйлт тест. Гүйлт болохоор ингээд түрүү хэлжсэн хүний биднээс ингээд амьдралаас тийм их цаг шаардахгүй, заавал жим хэрэггүй, заавал цагс тоглохын тулд заал гэдэг ч юм уу, өшөө надаас гадна 5-6 хүн хэрэгтэй гэж юм. Тийм байхгүй ганцаараа гараа гүйж болно. Биеийг чирэгжүүлэн, сэтгэлийг эрүүлж хэрэг болгон тийм ээ. Хорт зуршлаас ангижих тусал. Тэгээ нэг одоо ингээд цаадаа жингээ хянах, зүг судасны үйл ажиллагаа, яс, нойр, сэтгэлийн тэнхээ, мэдрэлийн сте амьсгал дархлаа гэдэг бүх л юмд гүйлтсэн. Гэхдээ зөв зохистой хэрэгжүүлж чадвал. Энийг бол би өөр аль дээр мэддэг байсан. Олон жилийн өмнө 20 жилийн өмнө мэддэг байсан. Мэдэх нэг хэрэг. Яг хийх өөр хэрэг байгаа. Тэгэл яг ингээд би Европт нэг 2 жил сурсан. Европчдын дунд оронгоо тэр орчин нь өөрөө хүнийг ингээд бас айгүй их нөлөөлд юм. Тэгэл ингээд гоё хөвшлэг болж байсан. Энд дээрээ л байхгүй болчих. 5 дахь гарыг ихтэл гараад тий шоудаал. Тэгээ 20 онд би анх удаа 42 км хүйжсэн. Одоо энэ шинэ нисхийн зам ашиглалтанд орсон мөртлөө машин явж эхлэв байсан. Тэгээ Яарамгийн гүүрэн дээрээ шинэ нис хүртэл 42 км гүйгээд эхнэр маань ингээд Төв аймгаар тойрж очиад тосч байгаад надад амжилттай гүйлээгээ түүз билгэсэн. Энийгээс сошиал постлсан чинь найзууд маань баяр хүргэе 4 дахь хүүхдээ гэлсэнтэй олж байгаад баяр хүргэе гэх. Миний 42 гүйсэнд баяр хүргэх биш те. Эхнэрийн маань гизийг хараад одоо баяр хүргэсэн. Гэтэл эхнэр маань жирэмсэн бол байгаагүй. Энэ бол хэвлийн даргалалт. Ийм байсан. За энэ өдрөөс манай хүн гүүх оролдох хийж эхэлсэн. Тэгээ бид тэр одоо ингээд 6 жил гаруй хугацаанд тогтмол гүйж байгаа. Та бүхэн гүйдэг хүмүүс мэдэх бах энэ тэрийн 40 км-ийн PR personal record гэсэн. 2:46:38 3:13 42 км-т гүйсэн цаг. Ингээд ингэж гүйдэг болсон. За энэ тийм амархан байгаагүй үнэндээ. Ингээл айгүй хэцүү. Найз нөхдөөд янз янзаар хэлнэ. Чи нүднээс гараад байна. Нанд гүүхээ зогсоо гэж хэлнэ. Айгүй хэцүү юм дундаар гарч ирнэ. За яаж вэ? 22-оос 5 цагийн хооронд унтдаг болсон. Гэхдээ 80% нь амьдралын 365 хоногийн 80% нь амьдрал янз баян учраас зарим үед оройдох
юм байна шүү дээ. Босоодог болсон, өглөө босонгуудаа нэг аяг босоодог болсон, өглөөний цагаа заавал уудаг болсон, нөгөө материалын юм хөөцөлдгөө багасгасан, аль болох энгийн даруй байхыг хичээдэг болсон. Энэ нь болохоор ингээд нөгөө миний итгэл үнэмшил өөрчлөлт орж байгаа байхгүй юу? Би бусдад ямар харагдах нь чухал биш, надад ямар байна вэ гэдэг чухал гэдгийг итгэж үнэмшиж эхэлсэн. Тийм болохоор миний сонголт хийж байгаа сонголтууд өөрчлөгдөж эхэлсэн. Минимал гэдэг нь тарчиг ядуу гэсэн үг биш. Жишээлбэл одоо би ажлын 2 ботинктэй бол надад 8 пүүз байгаа, гүйлтийн пүүз. Тэгэхээр яг юу хэрэгтэй вэ? Тэндээ мөнгө зарцуул. Хэрэггүй юм битээ ажлын тийм 8 гутал хэрэггүй л байхгүй. 2 хар бор 2 өмнө гутлах болчихж байгаа. А гэтэл гүйлтэнд би маш их цаг зарцуулж байгаа, зам дээр их гүйж байгаа учраас би эрүүл мэндэд бодох хэрэгтэй шүү. Тэгэхээр сайр чанарын пүүз авах хэрэгтэй. Тэгэхээр яг юу хэрэгтэй тэрэндээ л мөнгө зарцуул, илүү юм битээ мөнгө зарцуулаад гэдэг санаа юм. Бага зүйлдээ талархах, нэгэндээ чанартай цагаах. Өглөөний гоё цэвэр агаарт ингээ хоёлоо бүгээ явах. Нөгөө амьдралын асуудлаа бүгдийг сайхан яриад авчихна. Өчтөр юу болсон? Өнөөдөр юу хийх вүлээ? Яах вүлээ? Эрүүл мэндийн шинжилгээнд одоо сонгодоо эмнэлгээр би сүүлийн 6-7 жил битээр хамтарч эрүүл мэндийн үйлчилгээ хийдэг те. Бичиж тэмдэглэдэг. Бичиж тэмдэглэсний үр дүнд нэг ном гарсан байгаа. Гүйдэг богийг ном гарсан байгаа. Мэдсэн сурснаа бусдад хуваалцдаг болсон. Хар амиа бодоод зөвхөн одоо бие гэдэг те. Ингэдэг биш ингээд. Чи бусдад өгөх ёстой юм байна шүү дээ. Бусдад юу байгаагаа өгжөөж дараа нь авах юм байна шүү дээ гэдгийг ойлгож ирсэн. Тэ? Зөвхөн л өөрийнхөө амьдралыг л бодоод байх биш дээ. Бусдад туслая. Ийм хандлага өөрчлөлт гаргасан. Тэгээ бяцлал хийдэг болсон. Випашна гэдэг бяцлал хийдэг болсон. Аюу гай бяцлал байгаа. За уухгүйгээр цаг гаргадаг болсон. Найз нөхдөд цаг гаргана шүү дээ. Гэтэ уухгүйгээр. Алкогол тамхи хэрэглэхгүйгээр ажил бизнесээ явуулдаг гэсэн. Ингэж явж ирсэн. За үр дүнд нь хэвийн жинтэй эрүүл жирийг биетэй сэтгэл зүйн илүү хаттай тийм бүтээл нэмэгдсэн, өөртөө итгэл нэмэгдсэн. Ингээд та бүхний өмнө ингээд та бүхэн анзаараад энэ хүнээс нэг авах юм байна сонсоод үзье гэдэг ингээд дуудаж чинь тийм. Ийм өөрчлөлт хийснээр л үр дүн. Тэгэхгүй нөгөө хууч нарын явжсэн бол би ингээд сурахгүй нэг нь л байна. Та нар намайг дуудахгүй гэх шаардлага байна тийм. Тэгэхээр ийм өөрчлөлтийг хийсээ. Энэний хийхэд хийж чадахгүй би 5 жилийг алдсан. Тэгэл явж байгаа л оройт чинь өдөө босохгүй. Тэгээ шоуны санал ирнэ. Шоуд чинь тэгээ ерөөсөө хамгийн том асуудалтай шоу л байгаа. Алкоголны хэрэглээ. Ингээ жимд нэг яваад гайгүй явж хатал шоу гарч ирэл Март Сэргийн баяр. Цагаансаар наадам. Тэгэл дүүгийн хорим, өсний найр. Тэгэл тэрийгээр бид нар ингээ бүр ёс заншил юм шиг заавал уух хэрэгтэй. Уухтаа нохоо ахаа шиг байна. Тэгэл бүр ингээ амьдралаа сүрүүлээд байгаа байхгүй. Энэ баярууд баасан гаргууд түүнийг тэмдэглэж байгаа бидний зан үйл ерөөсөө болохгүй байгаа юм л да. Тэдлээ өөрчлөе л та төхөө. Энийг өөрчлөе. Гэт уухгүйгээр гоё баярлалт сурыг. Тэр нийгмийг өөрчлөгдөхийг бид нар хүлээвэл тэр өдөр ирэхгүй юм бэл. Яаж? Өөрийгөө л өөрчлөө. Өөрөө л татгалзъя. Боёлыг. Үгүй би тэхгүй. Гайн бид тэр ингээд өөр Монголдо төдөгөө дэлхийн айгүй олон оронд явж марафонд гүйсэн. Их 6 марафон гэдэг Берлин марафонд гүйсэн байна. Энэ Сөүл марафон. Тайланд 100 км-ийн Аз намхан дорны авалт ороод 8 дугаар байранд ороод. Жээжүү байна, Фукот байна. Тэр юу вэ? Бэлжин байна гэдэг. Шилдэг багш тацлуучийн удирдлага нь маш сайн хичээлдэг учраас сайн одоо оролцдог. За ийм байдлаар ингээд өөрчлөгцөө. Энэ зөвхөн битүүрийн биш, манай клуб 100 гаруй ийм хүмүүс байгаа. Амьдралаа ингээд гүйлтээр дамжуулж өөрчилж байгаа. Бүх салбарт ажилладаг ийм хүмүүс байгаа. Яг өнөөдрийн байдлаар сүүлийн 6 жил гаруй хугацаанд 24990 өчтөрийн 30 км-ийг оруулаад ингэж гүйсэн байна. Энэ хол зай юм уу, урт зай юм уу мэдэхгүй. Зүүрлж үзээ л та. Дэлхийн бөмбөрцөгтөр ингээ хуурай газраар явган явж болох ийм зам байдаг юм. Өмнөд Африкийн Кейп Таунаас Оросын улбооны улсын Магатан гэдэг хот хүртэл 22387 км ийм явганаар явах боломжтой зам байдаг юм. Үүнээс 2500 гаруй км хол гэсэн үг. Тэгэхээр энийг нэг удаа гүгөөгүй ингээл аажмаар тийм 6 жилийн хугацаанд ийм зай туулжээ. Энэ болгон чинь ингээд зовлон байгаа шүү дээ. Ингээд хол гүйл чинь хэцүү шүү дээ. Тэр зовлон тисэж даван туулж ингэж гарсан. Энэ болгоныгоо ингээд би ном болгож бичсэн. Ингээд надтай адилхан амьдралын хэм маягтай байж байгаад өөрчлөгдөжөөсөө яг ингээд энэ амьдралын хэм маяг өөрчлөөсөө чанартай амьдрал монголчуудаа чанартай амьдрацгаая гэдэг ийм сэтгэлийн үүднээс бол би ингээд туршлагаа бицээр байгаа ном болгож ингэж гаргасан.
ад үзэгдэх хэр зэрэг гэдэг ном байдаг шүү дээ. Асуулт хариулт хэлбэр өвгөн профессор залуу хоёрын хооронд ярьдаг шиг яг шинээр гүөх сурахж байгаа хүн бид хоёрын хооронд ярьсан ийм ярилцлага байдлаар бичигдсэн учраас уншихад айгүй амархан ийм ном байгаа. За миний яриа энэ бослоо. Энэ нэг номерын зүйл нь нөгөө нэг distraction-аас бид нэр салмаар байна. Distraction гэдэг нь бид нарыг сатааруулаад байгаа юмудаас салмаар байна. Тэгээд яг чухал юмдаа төвлөрмөр. Одоо 26 онд яг олон төлөвлөгөө зорилго тавиад хэрэггүй те. Яг эрүүл мэндийн хувьд би ийм спортын асал хөдөлгөөн хийн. Бүр яг хийн. 7 хоногт 3 удаа би заавал цаг гараа. За мөнгө санхүүгийн хувьд би ийм зүйл хийн. Тэгээд distraction-аас буюу тэр сатааруулагч зүйлээс ингээд салаад эхлэхээр танд аяндаа цаг гараад ирэхэд аяндаа мөнгө чинь гараад эхэлнэ. Тэр баяр ёслолуудыг тийм бүр ингээд хитрхи хавтгааруул тэмдэглээд байгаа. За би шинэ жилээр Солонгос байгаа тэр тэнт ингэж тэмдэглэхгүй шүү дээ. Зүгээр л мэд зүгээр л жирийн өдөр шиг л байгаа байхгүй. Тийм байдлаар хэдүүлээ ингээд мөнгөө хэмнэмээр байгаа. Тэр нөгөө нэг юм эгогоо түр хаяад те. Яг гол юмдаа төвлөрөө. Тэгэхээр орлогоо өшөө яаж өргөжүүлэх үү гэдэг дээр анхаарыг. Олсон орлогоо яаж хадгалах вэ? Тэрний тулд миний энэ мөнгө хаагуур гарын ямар салаагаар урсаж гараад байна. Тэр салаа чинь ерөөсөө бидний дистракшнууд байгаа даа. Энэ болгоноос л бид нэр зайлс хийж чадах юм бол яг эрүүл мэндтэй нэг номерын зорилго тавья, мөнгө санхүүдэд дараагийн зорилго тавья. Тэгэл бус юм аяндаа дагаад болно. Тэгээд хүрээлэл чинь аягүй чухал. Үнэхээр спортоор хичээж байгаа хүмүүсийн хүрээлэл байна. Үнэхээр мөнгөө ариуцлал яг тэр мөнгийг өсгөж чадж байгаа хүмүүсийн хүрээлэл авах хэрэгтэй. Тэгвэл аяндаа ингээд юу өөрчлөлт. Одоо Монголд хуучнаар бол ингээд банкны систем 99% санхүүг бүрдүүлдэг байлаа шүү дээ. Одоо энэ бүр 90-с доош орсон шүү дээ. 80 гаруй л болсон. Хөрөнгөний зах зээл айгүй хөгжиж байна. Брокерийн компаниуд, хөрөнгө оруулалтын компаниуд маш ихээр бий болж байна. Эднэртэй очиод уулз, зөвлөгөө ав. Хоримтлуулсан 5 цаасаа илүү ямар сонголтууд вэ? Гадны дотны хувьцаа, дотоодын бонд, үйл хөдлөх хөрөнгөний ямар боломжууд вэ? Тэр мэрэгжлийн хүмүүстэй уулзаад зөвлөгөө ав, тий. Тэгээд тийшээ хөрөнгө оруулалтуудаа ингээд төрөлжүүлэх. Эхнэр өдөр анх тэр нөгөө нэг уран амьдралын хэв маягтай байж байхдаа нэг өөрсдөө би ингээд сүүл ажиллаж байгаа. Яг нэг юм хорхогны халуун чулуу барьсан юм шиг гэр бүлд мөнгө ороод ирнэ шүү дээ. Бид төр ингээд сандрал яах вэ гэжснээр хөв гэж шийдчихсэн. Тэр нь юм бодлоод авчна гэсэн үг. Нөгөө нэг зургтаа бодлоод авчна. Нөгөө боёдонгаа бодлоод авчна. Ингээд мөнгө байхгүй яах вэ? Хөсч яхраад ёо санаа амраал. Гоё болчлаа шүү гэж. Нөгөө боёдон дээрээ суугаад шүн 1-2 болтол зургтаа үзээл. Зовонгаа идэл. Бүдгүрээл таргалаад өглөө босохгүй тий. Тэрний оронд одоо битэрийн тэр дадал хөвшлэг адилхан. За ханаа хөнгө ороод ирлээ. Яах вэ сандарч байгаа. Тэрийгээ яах вэ? Хөрөнгө оруулчих. Яг адилхан мөнгө байхгүй. Хөлсч яхаа сайхан тайвшраал тий. Тэгээд одоо чөлөө цагаа буудан дээр суухгүй гараад гүн нөгөө мөнгө чинь өсөж үржинэ. Тий. Тэгэхээр дадал хөвшлийг ингэж сольж байгаа гоо. Итгэл үнэмшил ингэж сольж байгаа. Яг энэ тал дээр би таныг мэрэгжлийн яг тэр байгууллага дээр нь очиод уулзаа тийм мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваасаа гэж бодож байна. Зүгээр зарчмын үйл хөдлөхөөс гадна хөрөнгөний зах зээл байна. Дотоодын хувьцаа, бонд, гадаадын одоо том компаниудын хувьцааг хөдөлж авах боломж байгаа шүү дээ гар утсан дээрээс. Тэгэхэд бол очиод ингээ уулзаа зөвлөгөө аваад сардаа нэг удаа ч юм уу тэр брокерийн компаниараа бүр зочлоо тэр мэрэгжлийн хүнтэй ингээд хэдмэн бол ярьдаг тийм дадал хөвшилтэй болчвол таны дагаад таны мэдлэгч аягүй нэмэгдэнэ. Түүнээс би таныг шууд одоо яг тэр компани хувьцаа, тэр компани бонд авах гэж хэлэхгүй. Ер нь бол тэр нөгөө сайн хөрөнгөн дотор чинь үнэн өсдөг, орлого оруулдаг тийм зүйл байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Одоо ч бонд бол жишээлбэл юу байгаа шүү дээ. Бонд гэж байна, хөрөнгөөр батлагдсан үнэ цаас гэж байна. Хөрөнгөөр батлагдсан үнэ цаас гэдэг нь яг л хадгаламжтай адилхан эрсдэл нь маш бага тийм үнэ цаасыг хэлдэг. Зүгээр хамгийн зүгээр жишээ аваад хэлэхэд жишээ шүү за. Тэр компанид хувьцаа юу аав гэж хэлээгүй. За одоо Инвесткор банк санхүүгийн байгууллага байна. Топ 1-2-т явдаг банк санхүүгийн байгууллага 50 тэрбум төгрөгийн бонд гаргана гэж зарлж байна. Өнөөдөр над руу мэйл нэрж байна. Тэр их бонд биш хөрөнгөөр батлагдсан үнэ цаас. Та тэр 100 мянгаар орж болно. Тэр саяар орж болно, 10 саяар орж болно, 100 саяар орж болно. Тэр бол таны сонголт. Тэгээ яаж олох юм?
Брокеринг компанидаар очлоо данс нээлээ болоо аппликейшн татаад авчна. Тэгээд ашигладаг банкныхаа аппликейшнээс брокеринг компани дахь дансаа сэнгэллээ. Энийг авлаа гэдээ захиал товч дарлаа. Та тэр хөрөнгөөр батлаасан үнс цаасны эзэмшигч болчихно. Тэгээд банкнд байсан хадгаламж чинь маргаашнаас нь эхлээд 19.5%-аар өсөд эхэлнэ л жишээ. Тийм амар хэцүү биш болсон шүү дээ. Айгүй амархан болсон. Аха. Нөгөө нэг лем престиж гардаг, санхүүгийн төсөл хорон дээрс гардаг. Байгууллагуудыг ингээд ирмэлжтэй шүү дээ. Оруулсан орлогоор нь, хийсэн ашгаар нь. Тэг хамгийн топ 3-аас сонгуул зүгээр. Яагаад гэвэл бид нар чинь чадчих шүү дээ. Сайн болоод гэж хийж шүү дээ. Тэгээ топ 3-аас нь очиж сонгоод тэрийг сонгоод өгсөн. Тэгэхээр хамгийн бидний туушгүй байдлыг, тууштай байдлыг эвдэж сүйтгэдэг зүйл бол арх алхах бол энэ бүр баталгаад. Нээс татгалзах хэрэгтэй. Бусдаар бол бид нар бол яг уухгүй ингээ яваад байгаа юм бол аюу гой формонд ороод явчихна. Тэгээд тэр нөгөө нэг хэлбэр аянда гүгөөд ихлээр энэ хэлбэрт байхгүй болчтой юм бэл. Ингээл 40 50 100 км гүйж штэ. Тэгээд тийм амар чухал биш юм байна. Амьдралын тэр нөгөө миний араас нь хөөцлээд байсан зүйлс зүгээр хий хоосон хиймэл юм байна штэ. Зүгээр энэ ямар гоё юм бэ ингээд жинхэнэ миний мөн чанар гарч ирээд юм гэхээр хэлбэртгээ болчтой юм бэл. Бусдад таалагдах гэж хичээхгүй. Байгаараа байх чинь бусдад таалагдах. Тэр чинь тийм өртөг багтаа ихтэй биш багтаа л юм байна л. Тэгээд архилах голоо хязгаарлал чадвал бүр бойл. Тэгээд хэлбэртэлтэй багсах, хэлбэрт биш мөн чанарт илүү анхаар. Бусад хүн юу гэж бодох бол гэхээс илүү надад ямар вэ? Одоо гүгөөд ихлэнгууд жин жоохон буурна. Тэгвэл эхлээд ингээ хацар мацар хонхоогоо нүд ингээ хонхоогоо харанхуулаад зураг мурган дээр нэг юм гачин юм гардаг байхгүй эхэндээ. Тэгэл зурган дээр гарангуй сэтгэл санаагаа жоохон хажуугаа яг ингээ хайртай хүмүүс аав ээж ах дүүнэр найзууд хүртэл ингээ чи одоо болоо чиний гүрмэж хаашаарснаад нүднээс гарлаа штэ чи гэдэг. Тэгвэл нэрэл гэлэн амар сэтгэл санаад амар хэцүү. Тэрийг давах хэрэгтэй бол. Тэгээ нүрээ арчлах хэрэгтэй болно. Гэжэл аяндаа ингээд нүүр одоо байгаа жинд чинь таараад айгүй гоё болоод эхэлдэг. Анх тэр 90-60 эд рүү буух чи би бүр хачин царайтай болцсон байсан шүү дээ. Тэгдэм бил. юм